from the land called Mongolia as descendants of the victors in the horseback battle. Their ancestors are the brave Buddhist warriors who can withstand the trembling cold that nature has given them without any mercy, live their life freely and warmly within their tiny tribe. Thus, it is a delight that today, one group of adolescents are determined to revive Buddhism by arranging the floating lanterns offerings to the Buddha and the Mongolian Restart Project. 16 young Mongolian leaders today have traveled to Wat Pratamakkaya, Thailand, the center location of Buddhism, for the IBS of Mongolia core leader training to study teachings and become more of a team. IBS Mongolia! Баг хамталнаараа энэ үйл ажиллагаанд оролцсноороо их баяртай байгаа. Ингэснээр одоо 7 хоног ингэж өнөрөө нэг дор амьдарч нэг өдөр одоо нэг цагт бүх юм хийх нь баг хамталны илүү нэгтэршүүлж илүү урам зоригтой ажиллахад нь тус болно гэж бодож байна. Баярлалаа. Миний хувьд болохоор ууланда одоо хамгийн сүүлийн уулын бид нар аялахад нүдэ боогод ингээ гараа боогод явдаг тэмцээн маш их таалагдсан. Энэ болохоор эхлээд маш надад тийм сонирхолтой мөртлөө тийм хэцүү юм шиг санагдсан мөртлөө яг ингээ дуулын харгал дээр гараад ингээ эргээд харахад одоо бид нар ийм нэгтлэгээр ингээ гараа боллоо хэрвээ гараа болгоогүйсэн бол бид нар тал тийшээ тараад явах байсан бол одоо гараа болгосноо бид нар ийм нэгтлэгээр явж чадсан. Тэгээд нүдэ болгосон мөртлөө одоо би биендээ итгэсний үр дүнд одоо тэрхүү. These activities teach different people who live in different places and have done things differently to be disciplined and lead them to unity. За миний хувьд болохоор бид нар нөгөө багаар хамтран цэвэрлэгээ хийсэн энэ үйл ажиллагаа надад илүү таалагдсан. Яагаад гэх юм бол бид ингэж хамтарч нэгнийхээ хүчийг угааж байгаа энэ үйл явдал нь болохоор өөрийгөө бусдын оронд тавьж үзснээр бусдыг ойлгох сэтгэлийг илүү мэдэрсэн. Тэгээд энэ нь болохоор би биенээ ойлгох итгэл ямар чухал юм бэ гэдгийг үзсэн бас хариуцлагыг давхар мэдэрсэн. Багийн үйл ажиллагаа бол хамгийн их өөрчлөлт нэмэр болсон. Тэгээд цэвэрлэгээ хийхээс авахлаа тий. Багийн үйл ажиллагаанд чинь нэг хүн байхгүй бол тэгэл нөгөөдгөө хүлээгээл тэгэл заавал нөгөө баг бүрдэж цэвэрлэгээ хийнэ гэл. Тийм болохоор яг багийн үйл ажиллагаа нэг хүн байхгүй бол бүх цаашаа үйл ажиллагаа явахгүй гэдэг үднээсээ тэр бас их юм ойлгуулж чадсан. Тэгээд бас 0 цэвэрлэх тэр бас төвчээр шалгасан тий. Эхлээд 0 цэвэрлэхэд яаж цэвэрлэнэ гэж бодож байсан боловч яг цэвэрлээд ирсэн чинь нэг амархан санагдчихсэн. Тэгээд бас нэг медитейшнтэй гээл за лам нар чинь одоо 5 минут өгье 0 явчаад ирээрэй гээл. Тэгэл явангууд чинь 0-д орчаал бид ч л усаа хийчихэл нэг усаа гоожуулах гал тэрийг хүлээгөө зогсоод бас их төвчээр шаардчихсан. Өөрчлөлт яах вэ? Эхлээд тэр бохир заваан гэж боддог байсан юм харин хийснээрээ харин хамгийн цэвэрхэн зүйл байт юм байна гэдэг л тэрнээс ойлгосон доо. Тэгээд багийн үйл ажиллагаанаас Shy, talkative, angry, can't stand hunger. Stubborn, forgetful, sleeping, bedtime management, messy, lazy, sensitive, lonely, too much shopping, not open mind, extremist, crazy. Behind the smiles and sounds of laughter is the magnificence of teamwork. One thing that shows everyone's eagerness to adapt themselves to each other is when each individual has found change within themselves in such a short time. Маш олон үйл ажиллагаанаас олон зүйлүүдийг ухаарсан. Үүн дотроос Люмпи Пасурагийн нөгөө эцэг эхээ хүндлэх ажлын Дама Толкоос
нэг зүйлийг маш сайн ойлгосон. Өнөөдөр болохоор би өөрөө айлын ганц охин. Тэгээд маш олон хүүхэд гаргасан боловч би ганцаараа байдаг. Тэгээд намайг маш их одоо зовоож өсгсөн гэж хэлдэг. Би тэрийг маш сайн мэддэг боловч төдийлөө ойлгож чадаагүй байсан. Тэгээд аав ээжийнхээ ухаараасаа гэж хэлдэг байсан зүйлийг нь би энэ дээрээд ойлгосон. Би энэ Талианад ирж энэ сургалтанд суугаас өмнө сургалтанд орохоос өмнө маш зөрүүд бас төвчээр муутай цаг барихтаа маш муу. Ер нь нэг тийм маш муу одоо тийм дадал зуршлагтай байсан л да. Тэгээ энд ирснээрээ би аливаа зүйлийг төвчж чаддаг болсон. Аливаа юмд хүлээцтэй төвчээртэй хандаж сурсан. Бас цаг баримталд сурсан. Тэгээ энэ бүхнийг би ингээд бас ингээд өөрчлөхөөр одоо ингээд энэ сургалтуудаас эхэлж өөрчилж эхэлж байгаа. Тэгээд энэ дээр маш их баяртай байгаа. With the determination to always work for Buddhism with all her heart and might, today Sula is appointed to be the current president of IBS Mongolia. Тэгээд Монголын IBC 17 оюут маань ингээд гişүүд маань ирээд энэ сургалтанд хамрагдаад буцаж байгаа. Ингээд сургалтанд хамрагдсанаараа бид нэр бүгдээрээ те яг нэгэн баг болж хамтарч ажиллахын ач тусыг олгосон байгаа. Ингэснээрээ Монголд очиод те өмнөх жилүүддээ хийж чадаагүй байсан төлөвлөлөөд хийж чадаагүй байсан том үйл ажиллагаануудаа те илүү их чанартай, илүү их чадварлагаар хийх боломж үүсэж байгаа гэж үзэж байна. Хоёрдугаар болохоор магадгүй ийм сайн атсан гашиг нэг баг бүрдэж чадсанараа те хойшид шинээр орж иж байгаа гişүүдтэй те илүү их зөв үлгэр дуурайл өгч тэд нар маань байгууллагатай илүү их зүйл хийх юм уу те тэдэртэй зөв үлгэр дуурайл өгснөөр манай байгууллага маань илүү их хөгжинд хэлэх боломжийг бас нээж өгч байгаа гэж үзэж байна. Орчлын ертөнцөөр маш олон баг хамт олон байгаа. Тэр баг хамт олон дотроос хамгийн мундаг нь хамгийн шилдэг нь би өөрийнхөө хамт олныг гэж хэлнэ. Яагаад гэвэл бид нар яг 17-аа ирсэн 17 зүрх сэтгэл 17 үзэл бодол 17 өөр хүмүүжил төлөвшил нэгдэж нэг баг хамт олон болж чадсан болохоор би багийнхнаараа их бахархаж байгаа. Тэгээд бид нар сургалтынхаа явцад бол яг нэгэн гараараасаа бариад нэгэн зорилготойгоор нэгэн зүгт хамтдаа алхаж чадсан. Тэгэхээр бид нар бол энэ багийн ажлынхаа үр дүнг бол нэлээд өндрөөр үнэлж байгаа. Цаашдаа ч гэсэн бид нар бол маш сайн суралцаж одоо ажиллах болно гэж хэлэх байна. There are still many more questions to come. One of them being a faraway goal that approaches nearer. Upon returning to Mongolia, what will you wish for in order to revive Buddhism in your homeland? Энэ ч одоо ийм утгатай ингээд дэлгэрүүлээ сайн тайлбарлаж өгсөнд энэ сургалтын гол ойлгож авсан зүйл гэж бодож байна. Тэгээд эндээс 3 зүйлийг л хэрэгжүүлнэ, мэдэж авсан амьдралдаа мөрдөн. Тэр зүйл маань мэдээж нөгөө хайр хүндэтгэл, төсвөр төвчээр, сахилгаат гэсэн 3 зүйлийг би амьдралдаа бий болно, манай хамт олон бүгдээрээ хэрэгжүүлэхээр ер нь бол шийдсэн байгаа. Тэгээд бас дахиад нэг зүйл гэх юм бол нөгөө амьдралын амжилтанд хүрэх 8 зарчим тэр зүйлсүүдийг тэгээд өглөө орой бүр уншлага уншиж явах ёстойг ойлгосон. Бас өөрөө дотоод амар амгалан голснороо дэлхийг ирэлнэ гэдэг зүйлийг энэ дээрээ ойлгож авсан. Баярлалаа. And I want to say something. Thanks for something and who helped us and come to in Thailand. And this person is Mr. Konanan, and we are really appreciate for you what you done to us. And за Дамкай сан болохоор яг бид нартай те анх IBS байгуулагдсанаас хойш хамтарч те тусалж бараг ах шиг минь те ер хүнээр бол ах шиг минь бол бидний хувьд байдаг. Алдах гişүүд те IBS-ийн хамт олонныхоо өмнөөс Дамкай Foundation-ийн хамт олонд баярлж явдаг те талархснаа бас тийшрэмд илэрхийлмээр байна. There is not a single battle that could be more important than the fighting of your own ignorance. Even though the great warriors of the Dhamma army of Ulaanbaatar will go back to their own individual lives, they will always stand hand in hand.
as a small group of people with united hearts is transformed into a large one, they are ready to instill Buddhism into the depths of their being.